Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид өмнөөс солонгосын гейм тэргийн төгөнд 7-10 жилийн турш нуугдаж чадсан хариултаас илүү асуулт үлдсэн нэгэн алуурчны бодит түүх рүү хамтдаа өнгөх гэж байна. оны намар айлаа. Өмнөд солонгосын Гангидо хаасан хэмээх газарт нам гүмшүүн. Бороо шивш хотвшиг асфальт нэр бүдгэн тусан харагдана. Хүмүүс автобуснаас буугаад дуугийнхэн гэрлөөгөө яран алхаж явна. Тэдний хинч мэдээгүй. Энэ хотод айц айл хэдийн бий болсон байсныг. Хожим хүмүүстэй айцыг хуасааны чимээгүй алуурч ингэж нэрийдэх болсон юм. Алуурчны жинхэнэ нэрийг бол Ижонжэ гэх бай. Тэр нь 1963 оны 1-р сарын 31-ний өдөр Гангидо хуасаанд төрсөн. Гаднаас нарахад энгийн нэгэн солонгосэр дуу зөөнтэй олон данзаарагдгүй. Арим тагны жолоож явсан. Эхнэр хүүхдээ хөршүүдийн ховд төр жирийн хүн байлаа. Харин хаалттай хаалганы цанаа ирэхэнд орсон тогшин уур хилэнг ойр дотныхондоо гаргадаг нэгэн амьдарч байсан юм. Түүнийг баг бахад дүүнэр нь усан живч нас барсан гэдэг. Тэр үйл явдал түүний сэтгэлд гүн шарах үлдээсэн ч хожим тэр шархаа хэзээ ч идгээгээгүй. Харин цэрэгт байх хугацаанд анх удаа эрэгтэй хүний хүч хэмэх мэдрэмжийг амталсан түүний дотоод муузаан чанарыг сэрээсэн юм. Ингээд хуасанд аимшиг өдрүүд эхэллээ. 1986 оны 9-р сарын дундаас эхлэн Иван им гих 71 настай эмэгтэй охиныхан гэрээс гарч яваад Орос оргийн алга болов. 4 хоногийн дараа түүний зохицос хуасааны тариалангийн талбайн бэлчээр хийсээс олдсон юм. Тэр мөчөөс хойш автобуснаас буугаад гэрийн зүг алхаж явсан. Пак Хансу гэрийнхээ үүдэн зогсож байсан. Кван Жомбом гэртээ унтаж байсан 14 настай Пак Санхи гэх охин хүртэл нэг-нэгээрээ алга болж эхэллээ. Удалгүй тэд баймлагдсан, гавлагдсан, дормжлогдсон байдалтайгаар олдов. Алуурчин хохирч нартайгаа ярьдаггүй. Тэдрийг айлгаж ичээхгүйгээр хашгирлахгүй. Тэр хохирчтой өөрсдийнх нь аймс дөркөгөр боомж амыг нь бөглөж бороотой харанхуй хүн цөм шүнүүдийг сонгодог байв. Энэ бол санамсаргийн алга биш, энэ бол тооцоолсон алга байсан юм. Цагдаа нар улс даяар хөдөлсөн. Сая хүнийг зогсон шалгаж 20,000 гарын сэжигдэн хэдэн 10,000 хурууныхээ 1,000 дээнхээ ус улмөр гэвч алуурчин олдсонгүй. Хот даяар цуурхал тарж бороотой өдөр улаан хувцастай эмэгтэй зөндөг гэх яриа газар авлаа. Байдал туйлдаа хүрч эмэгтэй цагдаа нар хүртэл улаан хувцсыг өмсөж өөрсдийгөө өгөөш болгосон ч алуурчин баригдсангүй. Харин хамгийн эмгэнэлтэй нь буруугүй хүнийг буруутгсан явдал байсан юм. 1989 онд 14 настай охиныг алгахыг Йонсон Йон гэх залуу алсан гэж хүлээсэн. 19 жилийг шоронд өнгөрөөсөн. Хожин дээрх эргүүд илэрхэд түүний эрүүдэн шүүж худал мэдүүлэг авсан тогтоогдсон. Тэр үе жинхэнэ алуурчин хаа нэгтээ жирийн хүнийг дүрээр амьдарч байсан байлаа. Ингээд 1994 он жинхэнэ алуурчин Ижонжэ эцэст нь баригдсан. Тэр өөрийгөө гэрт 18 настай эхнэрийнхээ төрсөн дүүг мансууруулж өчрхэлж хөнөөсөн хэрэгт баригдсан. Эхэндээ цаадаар авах ял сонсож хожим насан туршийн хорих ялар солигдсон. Гэхдээ Ижонжэ зөвхөн эхнэрийнхээ дүүг хүчиндэж алсан хэрэгт ял шийтгүүлсэн байсан. Ингээд түүнээс хойш 28 жилийн дараа буюу Ижонжэ үйлцэн бүх гэмтрийг илэрсэн. 2019 онд орчин үеийн ДНХ-гийн шинжилгээ хуучин хадгалагдсан нотлогоогоор дахин наривчлан шалгахад Ижонжэгийн зааж өгсөн юм. Тэр эцэст нь хүлээсэн 14 хүнийг алсан, 30-аад удаа хүчинтгийг заавцсан гэдгээ өөрөө үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нэгийг ч марталгүй санаж байсан. Хэдийг алснаа, яаж алснаа, яагаад гэдгээ ч хэлсэн. Гэхдээ хуулийн цагаал хэдийнэ дууссан байлаа. Нүгэл үйлдсэн ч ял нэмэгдсэнгүй. Буруутгагдсан залуу судлагдсан. Түүний залуунаас буцаж ирээгүй. Хотож бас тэр он жилүүдэд буцаж авч чадаагүй. Хөөн хэлц хугацаа дуусан тул тэр алуулуудын төлөө дахин ял онох боломжгүй болсон юм. Өнөөдөр Ижонжэ шоронд хэвээр тэр сулагдахыг хүсдэггүй гэж хэлдэг. Яагаад вэ? Гадагш гарвал хүмүүснүүдийг нь өөрийг нь алхах гэж харин хөгшдийн хувьд шудраг ёс айл хэдийн хитрхи оройтож ирсэн юм. Хуансо хот өнөөдөр тайван. Гэхдээ бороо оршин нуртсан үед энэ хотын одоо ч амжилтлаа дарж чимээгүй санаж байдаг. Айцэрхэн дугуй төрдгийг хүмүүс тэр үеэс эхэлж мэддэж авсан баг. За ингээд энэ хүү сэд маань энэ хүрээ дуусаж байна. Сэд маань таалагдсан бол лайка дараа, саба дараа, тонхоо дараа дугаарай. Дараагийн дугаар хүртэл баяртай.